байцгаана уу та бүхэндээ энэ өрөөнд гал халуун мэндийг хүргэе. За тэгээ миний бие нь болохоор Увс аймгийн Завхан суманд өсөж төрсөн мөнгө цулын Тунамл Эрдэнэ гэж хүн байна. Тэгээд хүүхэд гэрүүл хөвж хамгааллын газарт 9 дэх жилдээ ажиллаж байгаа ийм хүн мэрэгчлэн гэдэг хүн байна. Тэгээд манай Увс аймгээс болохоор одоо Увс аймгийн Улаангом сумд төрсэн Пүрүжавын Эрдэнэ цэцэг гэж сайхан мөсгөө байгаа. Тэгээ бас Самгуугийн золцоо гэж мөсгөө байгаа хоёр мөсгөө өрж байна. За тэгээ сайн болохоор манай хүүхэд гэрүүл хөвж хамгааллын газрын дарга манай Осор Мандал Сүрэн дарга маань сайн бас хэлсэн. Ингээд ийм хүмүүс ажилдаа гэж бидний танилцуулсан. Тэгэхээр бид гурван зүгээс бас таньдгаа одоо дөрсөн нутаг Увс аймагта Цэнгэр тэнгэрийн хязгаар нутаг болох нутагтаа таньдуулнаа. Ингээд хоёр сайхан мөсгөө өрж байна. За манай Самгуугийн золцоо юм бас үг хэлнэ. За сайн бацхан өнөөрөө минь хүргье та бүхэндээ. Итгэл сайхан цаа олондоо 100 жилийн ага үгүй сайхан тэмдэглээрээ. Тэгээд бид бүхний зүгээс тэгээ би болохоор нөгөө Увс аймгийн Үлгээс өмдөрсөн манай аав ээж хоёр ус Үлгээс юм яриад. Тийм байна. Тэгээд хүүхдийн байгууллагт нийгмийн ажилтнаар ажилладаг. За бүгдээрээ сайн байцгаана уу. Бүгдэн айн баярын мэндийг хүргэе. За намайг Пүрүжав Эрдэнэ цэцэг гэдэг гэрүүл хүүхд залуучдын хөгжлийн газарт хүүхэд гэрүүл хөгжлийн хамгааллын газарт нийгмийн ажилтнаар ажиллаж байгаа. Ховд аймагт ажиллаж амьдраад 10 гаруй жил болж байна. За бид гурийн зүгээс болохоор хамт нэг байгууллагад ингээд нутгаа төлөөлөд ажиллаж